За сайн байна уу бүгдээр нь өглөө өдөр орой мэндийг хүргэе. Та бүхэндээ яг одоо хөрхий идүү Солонгос хэлний сургалтын төвөөс байна. Топик өгч байгаа бүх сурагчдаа зориулаад сонсдог топик шинэ үгсийн хичээлийг цуврал болгоод 2 дахь цувралаа та бүхэндээ хүргэх гэж байна. За мэдээж хичээлийг зааж байгаа багш миний хувьд бол багшийн бацдаг гэдэг хэдүүлээ мэдж байгаа тийм. За сүүлийн сургуулийг боловсролын удирдлагаар дөнгөж мастер хамгаалаад ирсэн багш байна. За тэгэхээр өнөөдөр бол бүгдээрээ хамтдаа нэг түлхүүр үгэн дээр ажиллаад тухайн түлхүүр үгээ солонгос хэл дээр нь яг ямар утга илэрхийлж байгаа гэдэг тодорхойлтыг нь орчуулж үзээд за хамгийн төгсгөлд нь багштайгаа хамт жишээ өгүүлбэр ажиллаад өнөөдрийн жижиг үн төлбөргүй хичээлээ бүгдээрээ дуусганаа гэсэн үг ахна шүү. За ингээ хичээлийг маань дуустал нь үзээд мэдээд солонгосыг сурж байгаа бусад хүмүүстээ бас хуваалцаасаа гэж хүсэж байна. За бидний өнөөдрийн түлхүүр үгний хувьд кёнжэ буюу эдийн засаг гэсэн утгаар орж ирж байгаа. За тэгвэл эдийн засгийн үндсэн тодорхойлтыг бүгдээрээ солонгос хэл дээрээ эхлээд хамтдаа нэг удаа уншаад үзээдхий. Багшаагаа уншиж байгаа дээр нүдэн уншлага хийж аваад маш сайн сонсоод аваарай. За 견제는 사람들의 돈, 물건, 자원을 어떻게 생산하고 나누고 소비하는 활동 전체를 의미함 гэсэн утгаар орж ирсэн байна. За тэгэхээр эндээс топик өгч байгаа сурагчид маань мэдэхгүй байх боломжтой шинэ үгнүүдийг нь багш нь тодруулаад орчуулгыг хэлж өгнө. Тэгээд бүгдээрээ тодорхойлтыг орчуулад үзье. За нэгт 물건 зарим сурагчид маань марцсан байж магадгүй. 자원 шинэ үг байгаа. За 생산하다 бас марцсан байж магадгүй. 나누다 소비하다 활동 전체 의미하다. За ерөөхдөө багш нь эдгээр үгнүүдийг мэдэхгүй байх магадaltaй гэж бодоод бүгдээрх нь орчуулга хэлж өгөө танилцуулж өгье. За юун төрөнд 물건 гэдэг үгний хувьд энэ маань өөрөө бараа бүтээгдэхүүн эд зүйлийг хэлж байгаа гэж ойлгож байна. Бараа бүтээгдэхүүн эд зүйл. За тэгвэл чаван гэдэг маань нөөцийг илэрхийлдэг. Нөөц. За харин 생산하다 гэдэг маань аливаа нэг бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх ийм утгаар орж ирдэг байгаа. За тэгвэл наnuda гэдэг үгийн хувьд бол мэдээж хэрэг хин нэгэнтэй аливаа нэг зүйлээ хуваах, тэ? 나누다. 친구랑 과자를 나눴어요. гэдэг ч юм уу. Ийм байдлаар орчиж байна. За харин 소비하다 гэдэг маань болохоор хэрэглэх. За эндээс топикт түгээмэл орж ирдэг үгний хувьд 소비 маань хэрвээ дангаараа явж явах юм бол хэрэглээ гэсэн утгаараа дүүцэж байгаа нэр үг болж таарах байна. За харин 활동 гэдэг маань өөрөө үйл ажиллагааг хэлдэг. үйл ажиллагаа. За жишээ нь 우리 хөрхийдүү 학원은 지금 비대면 학원으로 활동하고 있어요. манай хөрхийдүү захим сургалт маань яг одоо орол захим сургалтаар үйл ажиллагаа эрхэлж байгаа. 활동하고 있어요. ингэж хэлж болох нь. За тэгвэл 전체 гэдэг маань бидний мэддгээр 모두 буюу бүх нийт гэсэн утгаар орж ирнэ. За харин эцэг үг 의미하다 маань утгатай, утга илтгэж байна. Ийм байдлаар хэдүүлээ ойлгож байгаа хангалттай байна. 의미하다. За тэгвэл дахин нэг удаа уншвал. 견제는 사람들의 돈, 물건, 자원을 어떻게 생산하고 나누고 소비하는 활동 전체를 의미함. За одоо манай хан түлхүүрүүнүүд гаргаад ирсэн болохоор орчуулад амархан болж байна те. Эдийн засаг бол хүмүүсийн мөнгө, бараа эд зүйл, нөөцийг хэрхэн үйлдвэрлэж, хувааж, хэрэглэж байгаа үйл ажиллагааг бүхэлд нь илтгэж байгаа юм аа. За 견제 гэдэг утга бол ийм зүйлүүдийг илэрхийлж байгаа утга санаатай үг юм аа. Ийм утгаар орж ирэх юм. Ойлгомжтой тий? За тэгэхээр 견제тэй холбоотой энэ үндсэн нэр үгтэйгээ холбоотой бүгдээрээ хамгийн сүүлийн жишээ өгүүлбэрийг хамт таарад үзье. За эхнээс нь харуул. 견제 선전율은 정책 변화에 따라 달라진다. 자, 박신 дахин 2 удаа уншия. бүгдээрээ нүдэн уншлагыг даваарай. 견제 선전율은 정책 변화에 따라 달라진다. 자, тэгвэл эндээс шинэ үгнүүдийг гаргая. 선전율, 정책, 변화. үндсэн 3 шинэ үг байна. За, 선장하다 гэдэг үгний талаар бүгдээрээ мэдчихэж, 선장률 гэдэг илүү сайн ойлгоно. 성장하다 гэдэг үйл үг маань өөрөө өсөх,
сайжрах, нэмэгдэх, дандаа юм эерэг утгыг илэрхийлж байгаа, өсөлтийг илэрхийлж байгаа гэж ойлгож байна. За арай энэ дээр топик шалгалтын түгээмэл орж ирдэг хандснуудын нэг буюу рю гэдэг хандс маань хувийг илэрхийлж байгаа. Тэгэхээр өсөлтийн хувь гэсэн утга байна. Тэгвэл бүгдээрээ түлхүүр үгтэйгээ нийлүүлээд 경제 선전율 гэхээр бүгдээрээ үгж орчуулах нь. эдийн засгийн өсөлтийн хувь. Ийм амархан байна да. эдийн засгийн өсөлтийн хувь. За тэгэхээр эдийн засгийн өсөлтийн хувь бол чончиг гэдэг маань төрийн бодлого, улс төрийн бодлогыг хэлж байгаа юм. За 변화 юу гэдэг вэ 여러분? Өөрчлөлт. За тэгэхээр бодлогын өөрчлөлтөөс шалтгаалаад өөр болдог аа. За дахин багш нь орчуулж өгвөл эдийн засгийн өсөлт нь улс төрийн бодлогын өөрчлөлтөөс шалтгаалаад өөр болдог аа. Ойлгомжтой. За ингээд бидний өнөөдрийн 2 дахь зурвал хичээлээрээ үн төлбөргөө 2 дахь зурвал хичээлээрээ үзсэн үгний хувьд үндсэн түлхүүр үг маань 견제 гэдэг үг байлаа. За тэгвэл бүгдээрээ яг одоо багштаа комент хэсэгт 견제 гэдэг түлхүүр үгийг маань ашиглаад 3 манайхаа одоо жишээ өгүүлбэр зохиогоорой гэж хүсье. За ингээд 2 дахь видео хичээлтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Бүгдээрээ 3 дахь зурвалаараа иргэд олцгаая. За хичээлийн төгсгөлд нэмээд хэлэхэд хөрхийн идэвхээс маань топик 2 шалгалт өгч байгаа сурагчдаа зориулаад 10 хоногийн хугацаатай воркшопыг хийхээр болсон байгаа. Мэдээж 100% захимаар хэрэгжинэ. За хугацааны үед бүгдээрээ нь харж байгаачлан 5 сарын 4-ний өдрөөс эхлээд 5 сарын 14-ний хооронд бүгдээрээ топик шалгалтын 3-аас 5 дугаар түвшний бүх дасгалуудыг хамтдаа өдөр бүр ажиллаж үзэх хэрэгтэй байгаа. За мэдээ цагийн хувьд ажил хичээл орохоос өмнө буюу өглөө 6 цагаас 7:20-ийн хооронд бүгдээрээ цаг 20 минут бацдаг багштайгаа надтай хамтдаа хичээлээд явна гэсэн үг. Тэгэхээр воркшопт маань бүртгүүлэхийг хүсэж байгаа юм бол бүгдээрээ хөөрхөн идэврөө маань чат бичээрэй гэж хүсье.